Дундаа. Өнөр басч. Авраг ирээ. За сайн байна уу? Намайг Цэрэн Санжи оюун чимэг гэдэг. Тэр баглагч цолтой үндэсний батлан хамгаалахын их сургуулийн ахлагчийн политехник коллежийн дэд захирал судалгаа сургалтын албаны дараагаар ажилладаг. За гэр бүлийн хувьд бол нөхөр 3 хүүхэдтэй хамт амьдардаг. Манай гэр бүлийн хүн одоо цэргийн хүн байдаг. За бит хоёр одоо анх одоо дэд ахлагч дэслэгч хоёр суугаад одоо өдгөө 20 хэдэн жилийг хамтдаа өнгөрүүлэхдээ хурандаа тэргүй ахлагч цал хүртлээ 3 хүүхдээ ээж аав болоод явж байна. За төгссөн сургуулийн хувьд гэх юм бол би нийслэлийн 62 дугаар сургуулийг төгсөөд ахлагч бэлтгэгчдүүд буудагч мэргэжлэр сурч төгсөө зөвсөг төвчний 150 дугаар анги буюу элитийн батальон хэмээх одоо алдарсан. Одоогоор бол зөвсөг төвчний 150 дугаар анги инхээс ахиулах тусгай орчны одоо энэ анги дээр анх одоо ажлын гараа эхэлж исэн. За одоо ингээд энэ ангид одоо ажиллаж байгаа хугацаанд зөвсөг төвчний марш тактикийн авраг шалгуулах тэмцээнд оролцоод за ингээд Америкийн нэгдсэн улсын ахлагчийн академид суралцаж ирээд одоо энэ сургуульд томилогдсноос хойш дамжааны багш, салаан захирагч мөн одоо дэд захирал, сургалтын албаны дарга гэх мэт одоо албан тушаалуудыг хашиж ирсэн. За мөн одоо энэ сургуульд анхны одоо энэ мэргэжил олох сургалтын тэнхим мэргэжүүлэх сургалтын тэнхмүүд одоо үүсгэн байгуулахад одоо өөрийнхөө одоо санал бодлыг хуваалцаж энэ тэнхмийн дараагаар бас ажиллаж байсан. За ер нь бол цэргийн өмнө болно гэсэн бодол бол байгаагүй. Одоо миний найз нөхдүүд гэр бүлийн хүмүүс бол эмч болох байхаа гэсэн одоо ийм үтвж байгаа л тэгэл одоо амьдралын замлаар тэр элитийн батальон гэдэг одоо энд сонгон шалгаруулалт явагдаж байна гэх тэгэнгүүт шалгаруулад за тэгвэл би одоо шалгаруулалтанд бол тэнцээгүй. Гэхдээ одоо яалтгүй одоо энэ цэргийн бас анги дээрэс нь одоо энэ шууд одоо ажлын байран дээр гарах боломжтой богино хугацааны сургаалт гэдэг одоо энэ байдлууд маань тухайн үеийн миний амьдралын нөхцөл байдал яалтгүй одоо тий бас хүсэл сонирхолтой нийцсэн учраас ороод одоо тэгээд энэ буудагч мэргэжлэр суралцаад тэгээд одоо энэ маань миний амьдрал өдөө болтол явах одоо суурилсан гэж үздэг. Тэгээд цэргийн хүн болно гэдэг бол бас хэцүүлтэй эмэгтэй хүмүүсийн хувьд бол маш хүнд хүчээр ажлыг одоо тий ирчүүтэй энэ зэрэгцэх үйц гүүж хараа сэтгэл зүйн бэлтгэл бие бэлтэр болоод одоо олон талын одоо бие хүчийн бол сэтгэл зүйн хувьд сорьсон ийм одоо юмнууд бол нүүр тулаад энийгээ даван туулах асуудал байдаг. За мөн одоо эмэгтэйчүүдийн хувьд бас давуу тал нь юу гэхээр аливаа юмыг бас нарийн нэхуур харж ханддаг, нарийн төлөвлөдөг, аливаа юм нь тууштай тий үнэнч байдаг. Одоо энэ бүх зүйл гих мэтчлэн бол амьдралд одоо нөгөө сайн муу тал тий эрэг сүрэг байдаг гэдэг шиг одоо эмэгтэй хүмүүсийн хувьд бол давуу талууд ч байна. Мөн одоо хэцүү бэрх зүйлүүдтэй ч одоо нүүр тулдаг. За тэгээд сүүлийн үед бол эмэгтэйчүүдийн хувьд одоо охтуудын маань хувьд энэ батлан хамгаалах хүчний салбарыг сонголт сонирхол бол их болсон ажиглагддаг. Тэгэхээр энэ бол одоо цаг хугацааны хувьд одоо хөвсөө өөрчлөгдөд тухайн одоо хүмүүсийнхаа тий сэтгэлгээ хүсэл сонирхол дээр тулгуурлаж одоо харилцаа адилгүй байдаг. Ер нь тэгтээ бол эмэгтэйчүүд энэ албыг сонгосон бол ер нь эцсийн хүртэл явдаг. Ийм одоо онцлогтой хүмүүс идэг ажиглагдсан шүү. Мэдээж одоо монгол хүн бол тий гэрээ эзэн өрх гэрээн одоо ноён нуруу гэдгээр мэдээж хэрэгтэй хүний ноён нуруу төших хэрэгтэй байдаг. За гэхдээ ер нь бол артлын бүх асуудлыг зохицуулах тэр асуудлууд бол ер нь эмэгтэй хүний гар дээр явагддаг шүү дээ. Тэгээд саяхан би бас нэг юм уншиж ийсэн. Яг надтай тэр одоо миний хувьд одоо санал нэг байгаа. Тэр нь юу гэхээр ер нь танаа монголчууд чинь тэ эмэгтэй эрэгтэй хүмүүсийн хэн илүү их одоо эрх мэдэлтэй вэ гэдгсэн чинь одоо тухайн үед л монголчууд бол яа гэхээр одоо эцгийн эрхт ёс одоо тэ давмгайлсан. Одоо эрэгтэй хүнийхээ одоо нэрээр ордгоо гэд. Гисэх хэдий ч зочид явсны дараа мэдээж хамаг асуудал эмэгтэй хүн шийдвэр гаргаж ирэх мэдлэлтэй байдаг гэдэг шиг. Ер нь тэгээд яг одоо манай гэр бүлийн хувьд бол бид хоёр ер нь хоёулаа бие биенийг нөхөж ажиллаж амьдарч биеийнхээ ажлыг ойлгож явдаг. Тэр утгаараа ер нь тэгээд адил тэнцвэр гэж хэлж болно доо. Би их сургуульд ер нь бол 10 дугаар ангид төгссөөд мөсийн хуулийн ангид шалгалт өгөөд
бас 40 жигсаад орох боломж нь байсан гэдэг ч гэсэн тэгээ ороогүй тэгээ дээд сургууль сурж агаад тухайн үед одоо төлбөр гээд одоо бусад асуудлаас болоод шууд гараад элитийн батальоны шалгуулнаар тэгээд тэгээ ээж маань бол одоо яах юм бэ миний охин хэцүүтэй гээд тэгээ би нэг марш тактикийн тэмцээнд ороод ер нь бол яг Америк төгсөөд ирсэн өөртөө нэлээд эрдцсэн тий ийм байжгаад тэмцээнд орж явах явцдаа одоо нөгөө хими хооронд хордоод ингээд майхан дотор бас гарч ирээд барай болтлоо яг яваад ороод ирсэн л та тэгтээ ухаан алдаал тий ухаан ингээд самуурсан тэгээ орж ирээд тухайн алдаад ингээ унаад 3 өдөр гэртээ миний одоо нүд бүх юм ингээл ном ногоон болоод твтчихад ээж маань уйлаад одоо болоо миний охоо ингээ зогсчихоо тий яах юм одоо энэ цэргийн алба гэдэг чинь ингэж амар хүн төчөр тийм тэмцээн уралдаан бэлтгэл сургуульд гэдэг юмд орж ингэж өөрийгөө зовоож хахаар миний охин зүгээр эрүүл саруул ээжийнхээ хажууд л байж гэд. Тэгээд одоо гих мэдчлэн миний ээж бол бас нэг тийм таатай байгаагүй гэхдээ тэгээд явандаа энэ албандаа дурлаж ингээд тууштай явангууд ээж маань чи бол яг өөрийнхөө хүссэн юмд орж чадсан байна тэгээд ээж маань бол сүлд бол дуртай болсон тэгээд дурлуулах шалтгаан нь одоо би өөрөө хийсэн баг гэж боддتي манай гэр бүлийн хүн бол ер нь бас их сайхан энэ албыг ойлгодог миний ажлыг ойлгодог за дээрэс нь одоо үр хүүхдүүдийнхаа энэ мэдлэг боловсрол эрүүл мэндийн асуудалд бол надаас л анхаардаг ийм одоо ховор залуу байгаа. За тэгээд яг ихнэр нь цэргийн хүн ч гэсэн өөрөө сургалтын байгууллагад одоо батлан авах болсон хүчнийг бэлтгэх одоо уураг олсон тий одоо энэ уураг тарих болсон үндэсний батлан авах их сургуульд ажиллаж байгаа нь бол ер нь зөв үү энэ бол мэдээж хөгжлийн орчин дээрээс нь цэргийн албаагчдыг бэлж байгаа гэдэг утгаар бол маш их дэмжиж ойлгож явдаг. Хүүхдүүдийн маань хувьд бол бит хоёрын нөгөө цаг наргүй ажиллах амралтын өдрүүдээр бол ер нь ажиллах нь хэвэн байдаг байхгүй. Энэ бол яг хуу цэргийн хүн одоо болохгүй гэл одоо манай банд бол те би цэргийн хүн болохгүй гэд. Охин болвол би л яасан ч авахгүй гэл те. Тэгэхээр энэ нөгөө хүүхдүүд бас их нөлөөлөд тах шиг байгаа. За дээрээс нь хүүхдүүд маань ер нь аав ээж хоёр цэргийн хүн гэхээс илүү ер нь айл гэрээ аав ээж ийм л гэдэг байх гэсэн ойлголт байна. Их тууштай байсан юм шиг манай нөхөр тэгэл нэг дислэгчтэй тэр 150 дугаар цаг наргүй ажилдаг хүн ингээл тэр одоо сонсголонгоос энэ улаан хаар хүртэл явна. За би ер нь ихэнхдээ нөгөө цэргийн ханшны бэлтгэл сургалтанд ингээ гараа явцсан үед тэр хойтлын нөгөө полигон байгаа шүү дээ одоо оюутан цэрэг гэдэг. Тэр оюутан цэргийн юм дээр ингээд шараад нийцдэр очоод цаашаа очоод өдөр болгон одоо ирж ирснийг би гайхаад идгийн. Тухайн үед одоо ямар тийм давтуусч явдаг байсан биш. Тэгэл таксидад ирдэг хамаг цалингаал гэж явдаг гэсэн. Тэгээ манайхан ялтын зам зураалаа гэл тэ. Тэгээд бас цэргийн яг энэ нөхөрлөл учрал гэдэг бас их сонио. Цэргийн ханшны бэлтгэл карантин явах гээд би салаан цахирагч аргачихсан. Тэгээд маргааш нь манай хүн инхийг дэмжих одоо инхийг сахиулах ажиллагаанд явж байгаа Иракийн. Тэгэхэд л би энд ажиллаа хийгээл тэг маргааш хүүхдүүд тангараг өргөнө гэд ингээл шүн сууж байгаа цуг суугаал тэгэл маргааш нь ингээд явж явах шинэ те ажил цуг ажиллаж байгаа л гэх мэтчлэн. Тэгэхээр одоо яалтгүй л хоёлаа тэгээ үнэхээр л биеиндээ сайн одоо тэгээ хүлээн зөвшөөрж тэгээд энэ амьдралыг амьдралд уулзаж учирч одоо үдээ болсон л гэж боддог. Тэгээд ер нь манай ахлагчийн яг надтай хамтарч ажиллаж исэн одоо нөхдүүд маань гэр бүлийн найзууд бид нар. Яагаад тэгэхээр бид нар гэр бүлдээ зарцуулах цаг бага учраас магадгүй одоо ажиллангаа амьдардаг байх чинь тий. Тийм учраас бид нар одоо хүртэл гэр бүлийн найзууд. Бүр тэр одоо 20 эдгээс анхны хүүхдээ аваад бас нэг гоё жишээ дээ шүү дээ нөгөө би тэд нэг салаан цахирагчийнхаа хүүхдийг 9 сарын 1-нд сургуульд ороход нь одоо яг тухайн үед ажиллаж исэн бүх салаанаар нар ороотын цахирагч нар бөөнөрөө эхнэр нөхөртөөгөө 9 сарын 1-ийнх нь нээлтэн дээр очиж байгаа жишээ нэ тий одоо манай Самдан гэлэг хорндагийн том банд одоо цэргийн хүн болсон офицер болсон энэ залууг анх 9 сарын 1-нд бид нэр гэр бүлүүдээрээ бүх найзуудаараа аваачиж байгаа жишээ нэ тий урд орооны яг би тэд бүгдээрээ нийлээд уулзаад нэг арга хэмжээ тэмдэглэхгүй юу. Тэгээ маргааш нь бүгдээрээ цог явах жишээ нэ тий одоо хүртэл сайхан нөхөрлөдөг. Тэгээ цэргийн нөхөрлөл гэдэг бол зөвхөн цэргийнхэн дотроо биш гэр бүлийнхаа хэмжээнд ингэж нэг халдвар мэт гарах ч гэдэг ийм сайхан нөхөрлөл өгдөг. Тийм. Тэгээд ойлгохгүй болвол гэр бүлийн өмнө ойлгохгүй бол энэ алба бас явагдахгүй байхгүй.
Тийм учраас энэ гадаадын улс орнууд ч гэсэн ер нь энэ гэр бүлийг дэмжих нийгэмлэгүүд гэж заавал байгуулдаг юм бэл. Эхнэрүүдийн нийлүүлэл нэг бүлэг байгуулаад тэднэр нь үйл ажиллагаа дэмжиж ингээд явцдаг тий. Тэгээд бас их гоё шүү дээ. Тэгэл манай энэ салаан захирагч нар надтай салаан захирагчаар ажиллаж байхад дамжааны багшаар ажиллаж исэн үеийн залуучуудын эхнэрүүд нь одоо надтай маш их найз байх жишээ нэ тий. Одоо манай нөхөр надтай ажиллаж байгаа хүмүүстэй маш сайхан татан нөхөрлөдөг. Тэгээд ийм сайхан үн цэнтэй үнэн нөхөрлөл гэдэг ч одоо энэ цэргийн албанаас бүрддэг юм уу гэж харддаг. Бид нар чинь нөгөө тусгай очоо одоо тий элитийн батальон гэдгийн цэргийн хагашны бэлтгэл чинь 45 нэг орчим 5-7 сургуулийн донд яваад тэгээд бид нар чи яг дөрөв туцаа өмсөөд гэртээ Тангаргийн баяраа ичээд ирэхэд манай ээж бол намайг танаагүй. Яа тэгэхээр одооний хүүхдүүд бол их гоё юм арай өөр болсон шүү дээ. Бид нар бас орчин өөр болсон, соёл өөр болсон учраас тухайн үед бол ерөөсөө эрэгтэй эмэгтэйг мэддэхгүй ялгахдаггүй тийм хэмжээний л одоо хөрслөг бор царайтай тий газрын сайрдсан ингээд ирж исэн. Тэгээд ээж маань үгүй энэ миний охин ч одоо юу болчихоо чиж доовоо л хөөрхөн цагаан охин байсан чинь юм боб борхоо ороод ирлээ гэлээ сайрдсан. Тэгээ харин ахлагч бэлтгэх төвөө би онц төгсөөд цэцэг аваад ингээд ээж дээр очиход ээж маань бол уйлж ирсэн. Тэгээ миний охин сайн байна тий. Энэ сургуулийг бас ингээд онц төгсөөд ээждээс цэцэг бариад ирнэ гэд. Тэгэхээр тухайн үед л ээж маань яг цэргийн утас хараад эмэгтэй хүнд ийм байх сайхан байх гэдэг мэдрэмжийг бол авсан баг. Яг одоо цэргийн ханшны бэлтгэлийн үед яваад ирэхэд бол ер нь эртээ толоогдсон мэтэл зорчиж хүлээж авч ирсэн. Бас л дургүй байсан. Ер нь бид хэд бас нэг хэд хэдээ судалгаа явуулж үзсэн. 2024 онд одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн ивэл дор эмэгтэй ахлагч нарын чуулга уулзалтыг зохион байгуулахдаа бид нэр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын одоо 10,000 гаруй энэ албаагчдаас судалгаа авсан. Дээрээс нь дараах нь бид нар нэг иргэний нийгэмд ер нь энэ батлан амлах салбарын нэр хүнд үнэлэмж ямар байна вэ? Цэргийн насны залуучуудын асуудлыг ингээ ярьсан. Тэгэхээр цэргийн албанаас хаширна гэдэг бол одоо тухайн хувь хүний асуудал. Ер нь гэхдээ эх орноо батлан хамгаалах, эр цэргийнхаа албыг хаана гэдэг бол өөрөө нэр төр хэрэг. За охтуудын хувьд ч гэсэн ер нь тэг цэргийн албаа хаацсан энэ эрэгтэйчүүдийг илүү их одоо иршүүд, амьдралаа аваад явах, хэр арга юмд ажиллахгүй гэдэг талаас бас харах үнцэг бий болсон юм шиг санагдсан шүү. Тэгээд одоо нодлонгийнх байна уу тий нодлон төгссөн эмэгтэй сонсогч нартаас бид нар уулзаж ярилцж байхад ер нь одоо яг 10 жилийнхэнтэйгээ ингээл уулзаал ярилцаад явхад цэргийн алба хаасан хаагаагүй залуучдын хооронд тис өөр одоо муур амьсгал өнцөг харагдаад байна. Тэгэхээр цэргийн алба хаасан хүнийг л одоо тий эр нөхрөө болгох сонголт гэдэг энэ сонголт одоо эмэгтэй ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд бол илүү байна уу гэж харагдаж байна. За ер нь тэгээд цэргийн алба хаасан хүн бол өөрөө бахархах хэрэгтэй. Тий энэ хүнд хүчээр хэдий ч гэсэн энэ өөрөө нэр төрийн эр зоригийн бахархал болсон ийм сайхан албыг хаачих юм бол ядаж эндээс одоо маш олон юм их сурдаг. Хамгийн одоо сайхан нөхөрлөл бол цэргийн албаны нөхөрлөл гэдэг. Тэгээд нэг тогооноос хоол идэж те цуг онтож те өдөр тутмын тасгал сургуультаа хамтаа хийж илүү их одоо нөгөө сүүлийн үед энэ хувиа хичээх үзэл гэдэг зүйлээ дарж хамт олонж байх нэг зорилгын доор нэгтрах гэдэг ийм одоо үзэл санаа илүү их суудаг. Дээрээс нь эх оронч байхын үн цэн гэдэг жинхэнэ утгаар бол эр цэргийн алба хааснаар илэрхийлэгдэнэ гэж бодож байна. Зэрэг онда. Бүхэн зэрэг авчид дамжааны бүртгэн хэлж өгсөн. Сууч авч хэрэгтэй. Чихэн нөхдөй амрыг ирээ. Болно. Яагаад юм ч болоогүй одоо цэргийн алба тийм цэргийн албаагч болчихвоо гэдэг. Тэгэхээр эмэгтэйчүүдийн сонгох сонголт мэдээж одоо янз юм бэл. Ер нь яагаад ингэж цэргийн албыг сонгоод ороод ирэх гэхээр нэг хид хид асуудал дээр л ер нь бүгд санал нэгддэг юм билээ. Нэгдүгээрт одоо энэ батлан амлах салбар дөрөв тувц залуучдын сонирхлыг маш их татдаг юм байна. Хоёрдугаарт нь мэдээж одоо гадаад хамтын ажиллагааны асуудал. Миний хувьд одоо энэ батлан амлах салбарт орсноор би бараг
10 гаруй улсаар цэргийн сургууль, семинар тий өөрийгөө хөгжүүлэх одоо богино олон урт хугацааны сургалтуудад хамрагдаад ирсэн. Тэгэхээр энэ боломж бол энэ манай баталгаа хамгаалах салбарт хүчний байгууллагууд бол өндөр байгаа. За дээрэс нь одоо бас эн чинь бахархал штэ тий төрийнхээ сүлтийг магнат дээрээ залаад явна гэдэг бол эмэгтэй хүний хувьд мөн одоо ирчүүдийн хувьд ч гэсэн бахархал байдаг. Бас нэг шалтгаан юу гэхээр яг миний энэ салбарт орсон юм нь манай энэ ахлагчийн политехник коллежтэй одоо хуучин ахлагч бүтээгдэхүүн маань богино хугацаанд эрчимжүүлсэн хэлбэрээр мэрэгжил олгоод төлбөргөө сурдаг. Тэгээ шууд ажлын байраар хангагдчихдаг. Төрийн тусгай албаагч болдог гэсэн энэ бол одоо давуу талууд бол энэ албанд ороход бас нөлөөлсөн. Эмэгтэй учраас мэдээж бид нар гоёж гангалахыг хүсдэг. Одоо ингээ одоо ер нь хараад тахаар ээлжийн амралтаа авангуудаа манай эмэгтэйчүүд бол хумсаа ургуулаад хамгийн гоёор будаа тий нэг төр чинь нэг сарын хугацаа шүү дээ. Тэгээ гоё хувц өмснө, өсгөтэй гутлаа өмснө. Одоо ингэж нөгөө нэг тэр гоёх гангалах хэрэгцээг бас хангаадах шиг байгаа юм. За нөгөө талаасаа бид хэд юу гэдэг тэтгэврт гарсан эмэгтэйчүүдийг харахаар бүр алба хааснаас илүү үзэсгэлэнтэй гоё болчдөг тий үсээ өмнөөр янз янзын гөр будуулаад сайхан яваа. Тэгэхээр биднэрт бол яг албаны үедээ ямар байх за одоо хэвийн амьдралдаа иргэний амьдралдаа шилжгээд ямар байх гэхээ бүх юм дүрм журмаар зохицуулагддаг. Гэхдээ л яаж игээл эмэгтэй хүмүүс зохицуулаад яваад идэгий. Тэгэд энэ асуудал дээрс бодсон юм их байгаа. За 2023 онд Монгол Улсын Цэцэг Түвшний ахлагч бэлтгэх сургалтыг одоо боловсронгоо олгох арга зам сэдвээр докторийн ажлыг цэргийн ухааны докторийн ажлыг цэргийн сурвалж судлалын чиглэлээр бол хийсэн. За миний энэ одоо ажил маань ер нь 10 жилийн маань бас хөдөлмөр байгаа 20 жилийн ажлын туршлага гэх мэтчлэн маш олон жил ажиллаж одоо энэ ажлын ард гарсан. Энэ бол амар байгаагүй. За дээрэс нь одоо зөвлөж чиглүүлсэн эрдэмтэн судлаач багш нар маань болох Соронзон болд урандаа за дээрэс нь Цэдэв багш мөн Паламдорж үрчин гээд олон сайхан одоо энэ багш нарынхаа заавар зөвлөмжийг аваад дээрэс нь одоо манай Монгол Улсын Цэцэг Түвшний ахлагчийн алба ахлагч нар маань өөрсдөө нэг маш их дэмжсэн судалгаа авах боломжийг хангасан жанжиш баталгаа олох яам гэд гэх мэтчлэн олон хүний одоо энэ дэмжлэгтэйгээр өөрийн одоо энэ бас тууштай шантрашгүй тий гэх байдлаар энэ ажлын болд ард гарсан. За докторийн ажлын маань одоо практик руу бол ер нь ихэнх нь нэвтэрсэн гэж үзэж байгаа. Тэгээд одоо энэ ажлаа одоо хийсэндээ бол маш их одоо баяртай байдаг. Одоо эргээд бодоход мэдээж эмэгтэй хүний хувьд ар гэрээ авч явах, үр хөвгтөө өсгөх тухайн үед одоо яг хамгаалах үед миний хүү 2 настай байсан. Тэгэхээр би ер нь бол хүүгээ харахын одоо тэр нялх хүүхдэд харахын хажуугаар ажиллаа хийх, энэ ажлыг амжуулах гэх мэтчлэн одоо маш их том сорилтуудыг давж энэ ажлын ард гарсан. Энэ Улаанбаяр маань бол сэтгүүхэн байрлал соёлын өв бүртгэгдсэн. Энэ байрны яг энэ өрөөнд одоо бүтэн нэг жил шөн сууж тэ энэ ажлыг бас сүүлийн нэг жил нь бол илүү их эрчимтэй ажиллаж одоо хийсэн байдгийг. Тэгээд зарим өдөр бол шөнө 4 цагт тэ энд сууж агаад нэг хүүгээ очиж нэг 2 цаг тэрж унтчаад буцаад ирээ суудаг ч юм уу гэх мэтчлэн одоо өндөр ачаалтаагаар явж энэ ажлыг бол хийсэн. За тэгээд мэдээж хийж байгаа ажил маань цаасан дээр үлддэг учраас чанартай, шинэлэг, практик ач холбогдолтой ажил хийх гээд энэ одоо их нөгөө миний энэ одоо аливаа юмны ард бол заавал нэг чанартай гарыг гэдэг одоо энэ байдлаар энэ ажлыг бол сайн гайгүй хийцэн гэж одоо дүгнэдэг. За тэгээд одоо докторийн ажлаас хойш олон ангиудаар явж докторийн ажлын судалгааны үр дүнгийн талаар бас ярьсан байдаг. Ер нь 23 онд хамгаалснаас хойш эмэгтэйчүүдийн чуулга үйлчлэлтийг за Цэцэг Түвшнийхаа нэг улам жил болгон явагддаг эрдэм шинжилгээний хурлыг за дээрээс нь Цэцэг Түвшин төдийгөө төрийн цэргийн байгууллагуудаар явж таас нэлээд олон лекц 20 гаруй лекц семинарыг бол зохион байгуулсан байлээ. Тэгээд өөртөө бол одоо илүү их ачаал авчих шиг болсон. Гэхдээ бол өөрөө энэ ажил мэргэжилтэн үнэхээр их дуртай учраас миний хувьд бол одоо сэтгэл хангалуун байдаг. Ер нь одоо яг нь амьдралын энэ хугацаанд шантарч уйлж бэрхшээх зүйлүүд бол олон байсан. За одоо жишээлбэл тухайлбал яг докторийн ажлаа хийж байхдаа би одоо шантраа тий одоо ер нь болчт юм уу да нялх хөвгттэй
би одоо энийг хамгаалсан ч ялаа байсан ч ялаа гэл гих мэтчлэн. За дээрэс нь одоо уралдаан тэмцээнд ороод тэг хүний бие организм өвдөх аргатай түрүү хэлсэн тэр ухаалтах үед би нэрээ яагаад нэр өөрхөн би ингэ зовоод ам болоо гэл те. Тэгээд зарим үед бол одоо яг энэ ахлагчийн албыг ойлгохгүй харилцааны асуудлууд бол гарч ирдэг те. Ахлагчийн албандаа одоо хамтран зүтгэж байгаа нөхдүүд маань дундаасаа буцах те эхлүүлсэн хүмүүс маань буцах үед одоо сэтгэл дундуур байх гэх мэтчлээ одоо зөндөө бол асуудлууд байсан. Гэхдээ энэ одоо хэцүү асуудлын хажуугаар сайхан асуудал нь илүү байгаа учраас илүү хуран зөрөгдөв. Тэгээд явж энэ Монгол Улсын засаг түвшинд өнөөдөр эмэгтэй нэг генерал байна. Эмэгтэй нэг тэргүү ахлагч байна. Тэгэхээр ер нь бол энэ эмэгтэйчүүдийн хувьд энэ дараалал албан тушаал дээр одоо байж ээж мэдээж энэ цолонд хүрдэг асуудал байгаа тийм. Энэ бол одоо эмэгтэйчүүдээс шалтгааллахгүй удирдлагын шийдвэрээс шалтгаалж байгаа. Харин хөгжих, боловсрох энэ эрдмийн зэргийг магистр, доктор болт асуудал бол цэвэр одоо хувь хүний өөрийнх нь тэр одоо зорилготой тууштай байх хүчин чармаалт нь илүү шалтгаална. Тэгэхээр бол манай эмэгтэйчүүдийн хувьд бол маш одоо том боломж байгаа. Ер нь гэхдээ засаг түвшинд одоо боловсролын зэрэгээр тэргүүлж байгаа хүмүүсийн хувьд ер нь ихэнх нь эмэгтэйчүүд байгаа. Тэгэхээр одоо миний одоо хүсэл мөрөөдөл юу гэхээр нэг эмэгтэй тэргүү ахлагч гараад ирээсэ, эмэгтэй одоо энэ докторууд маань тий гараад ирээсэ, араасаа би одоо булган сүлтэй байгаасай л гэж одоо хүсдэг. Тэгэд энэ хүсэл маань ер нь биелэх баха, биелэх үнэхээр боломжтой гэж үздэг шүү. Мэдээж хурандаа гэдэг бол том тий офицерын ахлагцал, ахлагчийн хувьд одоо тэргүү ахлагч гэдэг бол хамгийн дээд цол нь болоод ингэ явчихж байгаа. Энэ олон эрэгтэй хүмүүстэй ажиллах юм бас их сайхан талууд байдаг. Юу гэхээр одоо эрэгтэй хүмүүс чинь бол ер нь их юу штэ ингээд нөгөө шулуухан тий алуу юм ингээд шулган хийгээд хурд хийгээд гүйцэтгэл сайтай авчдаг. За тэгээд энэний одоо давуу тал нь жишээлбэл би мартаар баярлж байна. Цэргийн баяраар баярлж байна. Одоо манай 10 жилийн залуучууд дотор ч ер нь цэргийн алба хаагаагүй ирчүүд ч надад баяр хүргэдэг штэ. Тэ гэх мэдчлээ. Тэгээд давуу талууд бол ихтэй сайхан ер нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдтэй ажиллахын сайхан юмнууд зөндөө байгаа. Ер нь тэгээд өөрөө бас иршүүд болчдөг. Жишээлбэл одоо ингээд бид нар чинь хаяа найз нөхдөдтэй уулзахаар л чи бүр ингээд нэг яриач үртэлтэй төс тас яар гэдэг байгаа юм шиг гэдэг. Би бол зүгээр л хэвэн байгаа байхгүй юу гэн. Тэгээд яг энэ сургууль дотор би бол хамгийн одоо их боловсон илтгэн аваад байгаа шүү дээ. Ер нь бол тий. Гэтэл зүгээр бидний нөгөө ярьж байгаа юм нөгөө өнгө айс тгий ингээ нөгөө тушаал биелүүлдэг шиг тий. Хэдүүлээ ингэн тэгнэ тэдний дотор хийсэн байна. Гүцээ гэл тий. Тавчхан бөгөөд тодорхой гэдэг шиг. Тэгээд энэ асуудал амьдрал ч гэсэн хэрэг болдог. Юм ингээл тойруулаад зарим нэг ингээ юм ярихаар яг юу хэлэх гээд байгаа нь мэдгүй ингээ тойруулаад идэв штэ. Тэг гол юм руугаар гол гэдэг ингээд хамгийн сүлдэн зат хийгээ гэдэг ч юм уу тий. Гэх мэдчлэр нь бол сайхан цэргийн алба сайхан тэр дотроо одоо ахлагчийн алба маань бүр сайхан л гэж би хэлнэ. Тэсвэр төвчээр тий хүнд хүчрийн ард гарч чаддаг юм тууштай байж чаддаг хүмүүс бол манай нэмэгтэйч шүү. Ийм үнэнч одоо энэ хүмүүсээр одоо энэ албыг бас бүрдүүлэхэд анхаарах юм бол бас их сайхан болж хөгжнө гэж боддог. Тэгэд ийм учраас олонх дотор байгаа цөөнх чинь бас их байгуулгын соёл, хувь хүний соёлыг төлөвшүүлэхэд маш их нөлөө үзүүлдэг. Тийм учраас үнэхээр хүсээд энэ салбарыг сонгож байгаа бол маш том боломж бас байгаа шүү гэдгийг одоо хэлмээр байна. Тэгээд эцэг эх нь бас хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдлийг сонсоорой. Тэгээд нийт одоо эмэгтэйчүүдтэй толон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг өргөн төвшүүлье.